Эрдэмтдийн хамгаалан айлтгахыг тэгэхээр маргааш буюу 10 дугаар сарын 21-ний өдрөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдана. За тухайн хурлаар аймгийн засаг дарга болормоогийн оруулж байгаа харуулсан нуур орчимд газрын тосны хайгуулын лиценз олгох асуудал болоод мөн тус хар усан нуурын сав газрын ойр орчмоос бас ан агнуур олбор агнах асуудлыг бол бас энэ хурлаар оруулж байгаа нь бол иргэд олон нийтийн дунд бас эргэлзээ бухимдлыг бол төрүүлээд байгаа. Энэ асуудлаараа бид аймгийн засаг дарга болормоотой уулзж байна. Тэгэхээр маргаашийн хурлаар оруулах хэлцэх асуудлын бэлтгэл ажил ер нь хэрхэн хангагдаад байна? Сайн байна уу? За өнөөдөр бас ингээд энэ асуудлаар тодруулга авахаар ингээд ирсэнд баярлалаа. Тэгээ энэ дээр нөгөө нээлттэй мэдээлэл ил тод юуны төрөнд төрөхэн зүйтэй гэж үзээд бас нөгөө иргэдтэй уулздаг өдрөөс бас иргэдтэй уулзахын өмнө ингээд цаг гаргаад байж байна. За маргаашийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд бол саяны таны хэлсэн хар ус нуурын орчмын газрын тосны хайгуултай холбоотой асуудал мөн заарт харах болон зэрлэг гахаа агнуурын тоо толгойг батлах энэ хоёр асуудлаас гадна 23 оны хөгжлийн төлөвлөгөө орж байгаа. За энэ хоёр асуудал хүмүүсийн анхаарлыг илүү их татаад ах шиг байна. Би нөгөө хоёулын дээр нь эхлээд бол газрын тосны асуудал дээр мэдээлэл өгөөд бэлтгэл ажлаа бид нар ерөнхийдөө нэлээд хангаад 2 хоногийн өмнө засаг даргын зөвлөлөөрөө асуудлуудаа оролцуулаад хэлэлцүүлээд тэгээд эрдэнэ төлөөлөгчдийн хурлд оруулахар саналаа өгсөн байгаа. За ашиг малтмал газрын тосны газраас Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас Ховд аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв Ганд танаа гэдэг ийм бичиг ирсэн байгаа. Тэгээ энэ хувийг нь бол Ховд аймгийн засаг дарга болормоо танаа гэд ирсэн. Тэгээ энэ чиглэлээс эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас бол энийг хуулийн дагуу шийдээд хий гэсэн энэ цохолтоор дүрм журмынхаа дагуу нөгөө засаг дарга асуудлыг заавал оруулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар энэ дээрээ судалгаагаа хийгээд оруулж байгаа. За энэ дээр ямар хүсэлт вэ? Энэ бичиг маань юу вэ гэхээр дүгнэлт гаргуулах тухай гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ нийтэд гарч болдог мэдээлэл гэсэн учраас би ингээ харж. За Монгол улсын төвчөнд бол ингээ 32 газрын тосны хайгуулын талбай байдаг байгаа. Ерөнхийдөө ингээ нийтэд нь харахад за үүнээс хоёр талбай буюу энэ дээр бичсэн хар ус 2 шарга 3 гэсэн талбайн байршны зургийг манай Ховд аймагт ингээ хамаардаг байгаа. За хар ус 2 талбай маань 4 аймгийн Увс, Завхан, Ховд, Говь Алтан аймагуудыг ингээ хамарсан 18 сумыг нийт хамарсан ийм газар нутгийг энэ яг хар ус газрын тосны хайгуулын хар ус 2 талбай гэж ингээ нэрлээд байгаа юм ба. За энэ дээр бол манай аймгийн хувьд бол ингээд 10 сумын нутагт энэ ингээ хамаарж байгаа. Тэгэхээр бид нар юун төрөнд яасан бэ гэхээр за 10 сумд руугаа бичиг явуулаад энэ дээр саналаа хөрвүүлнэ үү? Энэ дээр оруулсан байгаа газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 14-ийн 1-ийн заасны дагуу 10 сарда багтаан дүгнэлт гаргаж дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсье гэж байна. Тэгэхээр хууль заасны дагуу бид нэр иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцүүлэх ёстой. Тэрнээс биш энийг дэмжихгүй бол цэвэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал. Би засаг даргын хувьд энэ асуудлыг оруулах ёстой. За яг хар ус нуур 2 хар ус 2 талбайгийн хувьд бол энэ дээр судалгад яасан байна вэ гэхээр 2015 онд Цэвэн Ардан даргын үед бол яг адилхан процесс яваад энэ ингээд дэмжигдээ засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалт явагдаад нэг хувийн компани орж ирсэн юм байна. 15 онд. За тэгээд тэр хувийн компани ажлаа гүйцэтгээгүй учраас нөгөө гэрээгийн засгийн газрын талаас ингээд цуцлсан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг оруулах нь Цэвэн Ардан дарга байна уу, Болормоо гэдэг хүн байна уу те энэ нөгөө нэг албан тушаалтыг эрхэлж байгаа хүний л хууль ёсны дагуу хийх ёстой л ажил болж байгаа. Энийг хэлэлцүүлээд бид нар дүгнэлт эргээд өгөх ёстой. Тэрнээс биш энэ нөгөө би санаачлаад энийг хий гэсэн биш. Ингээл Пүрэв Ганд дарагт ирсэн бичиг надад хуваар ирсэн, хувийг нь явуулсан. Тэгээд энийг бол үүргийн дагуу би иргэдийн төлөөлөгчдийн хурлаар би гэдэг хувь хүндээ биш засаг даргын тамийн газар зөвлөлөөрөө хэлэлцүүлээд оруулах юм үүрэгтэй юм байна. Тэгэхээр ганц Болормоо гэдэг хүн өөрөө дурж мэдээгүй танд хаяглагдаж ирээгүй иргэдийн хурлын даргад бас ирсэн байгаа юм шүү дээ тийм ээ. Тий. Угаасаа яг нөгөө үндсэн загтал нь бол иргэдийн хурлын даргад ирж байгаа. Хувийг нь надад яагаад гэвэл асуудлаа бид нар мэдээж засаг даргын тамийн газар манай албаны хүмүүс энэ дээр нэмж боловсруулад бид нар засаг даргын зөвлөлөөрөө хуралдуулад энэнийхээ үгт мэдээллийг нь гаргана те ийм юм учиртай сумдын дарга руугаа бид нар ийм бичиг ирсний дагуу та нар бас дүгнэлтээ явуулна гэд энийгээ бид нар материалаа нэгтгээд эрдэнэ төлөөлөгчдийн хуралд өгөөд тэгээ хэлэлцэх нь бол яаж хэлсэн
эрдэнэ төлөөлөгчдийн хурлын бол бүрэн эрхийн асуудал. Тэр Ховд аймаг ер нь бол алс хиттэй хөгжлийг бас үйлдвэржүүлэлтийг бий болгох хөгжлийг одоо бий болгох үүднээс бол багуурын одоо энэ газрын тосны үйлдвэрийг орон нутагта байгуулна гэсэн зорилго тавьсан байгаа. За энэ дэр бас хэрвээ хар усан нуур орчимд үнэхээр одоо энэ газрын тосны лицензтэй холбогдуулаад хайгуул нь амжилттай хийгдэх юм бол нөөц байна гэж тогтоогдох юм бол орон нутаг маань энийг бас хэрэгжүүлэх боломжтой тийм мэдээж одоо нарийн судалгаатай уйлдаад тэгэхээр эрэг болоод сөрөг талын та бас ингээ онцолж хэлвэл. Тийм. Одоо энэ яг судалгаануудыг бид нэр хийх л үүрэгтэй. Ер нь бол мэдээж яг уу тодорхой хэмжээний хүмүүс илүү одоо нөгөө чангаар эсэргүүцэж байгаа байдлаар байгаа. Гэхдээ энийг магадгүй дэмжиж байгаа ч хүмүүс байгаа. Энийг бол бид нар бүгдийг нь тааж мэд одоо боломжгүй. Харин бид нар яах вэ гэхээр яг л мэрэгжлийн үүднээс айл айл талаас нь л одоо судалгаагаа хийгээд эрдэнэ төлөөлөгчд л одоо хүргэх үүрэгтэй. Таны хэлсэн саяны одоо бензин тосны ер нь бол одоо ковидын үеэрч тэр манай хойд төршийн одоо нөхцөл байдалтай уялдуулаад бензиний үн ямар хөө байгаа билээ те. Баруун 5 аймаг бол ялангуяа хотоос илүү өндөр бензин авдаг. Өнөөдөр одоо бид Орос улстай бол хэлцээр хийгээс бол бензин 1500 төгрөгөөр илүү байх байсан гэсэн одоо судалгаа засгийн газар одоо ингээм амжилттай хэлцээр хийгээд арай л бага үнэтэй. Гэхдээ бид нар 100% бензиний импортлдог гэдгээл монголчууд бид бүгд санах хэрэгтэй. Тийм болохоор одоо Торногов аймагтай газрын тос боловсруулах одоо үйлдвэрийн ажил явуулж байна. Тэгэх улстай ингээм хамтарсан төсөл явуулж байна. Бид нэр үнэхээр ингээд иргэд маань дэмжиж бид хямдхан бензинтэй болмоор байна. Бид энийг боловсруулаад дотоодын бензиний үйлдвэрлэлийг гэвэл энэний түүхийн эдэн л бол газрын тос. Гэхдээ энэ бол ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ дагуу одоо хэлэлцэн. Тэгэхээр иргэд саналаа байвал өөрсдийнхээ бас яг нөгөө тойргийнхоо те иргэдийн төлөөлөгчтэй бас энийг хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За газрын тосны одоо хайгуул хийлээгээд яг үүндээ 1-2 жилийн дотор ч бид нар үйлдвэр бариад энийг хямдхан бензин болгож чадахгүй. Энэ бол бараг 5, 8, 10 жилийн төсөл. Өөрө хайгуул нь одоо өмнөх компанид өгсөн зөвшөөрлөнд дангаараа 8 жилийн төсөл байсан ба. Өрөмдлөг хийгээгүй мөртлөө зүгээр геофизикийн судалгаа гэсэн үг тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо бүс нутгийн геофизик хэр вэ гэдэг энэ судалгаа өрөмдлөгөөс өмнө явдаг гэж байна. За тэгээд хэрвээ за нөөц байх магадaltaй гэвэл өрөмдлөг байдаг гэж байна. За би энийг одоо бас өөрөө судлаад мэдээллээ энэ хооронд авсан мэдээллээ мэрэгжлийн байгууллагаас авсан мэдээлэл энэ байна. За энэ бол одоо бусад өрөмдлгүүдийн бусад уулуурхаан өрөмдлгүүдээс арай нөгөө бага хэмжээтэй байдаг гэж газрын тосных. За тэгээд хэрвээ нөөц нь тогтоогдвол дараагийнх нь энэ бол олборлолтын шат руу орох юм бол бас л одоо хөрөнгө оруулагч байх уу гэдэг иймэрхүү асуудал орох байх. Гэтэ энэ одоо өнөөдөр бол бид нар энэ хар ус нуурын энэ газрын тосны явуулын хар ус 2 талбайд газрын тос байгаа эсхийгч одоо ерөнхийдөө мэдгүй гэсэн. Засгийн газраас энэ улс Монгол улсад 32 талбай дээр байх магадaltaй гэж үзсэн. Тэгээд энэ зургийг гаргасан. Хэрвээ одоо геофизикийн судалгаагаар байна гэж үзвэл одоо мэдээж тэр бол ингээ малч айл өрх бэлчээр хаварж намаржаас одоо ингээ холуур мэдээж тооцоолж байгаа л өрөмдлөг хийдэг бах. Одоо тэгэл шат дараалтаа явдаг бах. Гэхдээ одоо бид нэр ингэж ярих нь бол хэтэрхий их л бах тийм. За баярлалаа. Энэ дээр тайлбар авсан гэж үзлээ. Дараагийн асуудал нь бол нөгөө хар усны нуур орчимд бол аган нуур хийх асуудлыг бас хөндөд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр яалтчгүй одоо таны сая ярианы ихэнд дурдсан заагт харах бол үнэхээр одоо тулгамдсан асуудлын нэг болчиход байгаа. Хар усны нуурын одоо зэгс шахшуургыг хэсэгчлэн тасалдаг, намагжилт үүсгэдэг гэдэг мэ тоо толгой нь маш их. Энд бол байхгүй биологийн зүйл, төрөл зүйл амтныг хар усны нуурд хүчээр одоо авчирч тавьснаас хойш одоо сөрөг хандлагууд их давмгаалх болсон гэдгийг судлаачид бол онцлоод байгаа. Тэгэхээр энэ тал дээр хамгийн гол нь зах зээлд энийг мөнгө болгоод гадагшаа гаргахыг гэхээр хил гаал хаалттай байдаг тийм ээ. Ан агнуур хийлээ гэхэд энийг одоо яах вэ гэдэг асуудал хөндөгдөж гарах байх энэ тал дээр. За маргаашийн эрдэнэ төлөөлөгчдийн хуулиар бол 2 төрлийн одоо амтны агнах амтны тоо хэмжээний хязгаарыг одоо ингээд хязгаар өчнөө нэг сумдад хуваарлах тоогоо бол эрдэнэ төлөөлөгч гарна. За тоо хэмжээний хязгаарыг байгаль орчны сайдаас одоо аймаг орон нутагт өгдөг. Тэгэхээр зэрлэг хааны хувьд бол Ховд аймагт 6 зэрлэг агнах эрхийг өгөөд одоо маргааш аль аль сумдад байх вэ гэдгийг хэлцгээе. Заар тарахын хувьд болохоор 30 мянган тоо ширхгийг одоо Ховд аймагт агнах эрхийг өгөөд бас аль сумдаа гэдэг маргааш одоо хэлэх юм. За энэс одоо чухал асуудал нь та яг сая хэллээ. Энэ ямар одоо хор хохиролтой байдгийг бол иргэд маш сайн мэдж байгаа. Та ингээд сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол эрдэнэ төлөөлөгчдийн хуурлынхан бол дэмжих байх гэж бодож байна. Гэхдээ хамгийн том асуудал нь саяны хэлсэн. Зах зээлийн үнэ одоо бидний судалгаар арьс нь 2500 гэж байна.
тэгээ хилээр гарах боломжгүй ийм нөхцөл байхад одоо хүмүүс агнах болов гэдэг бидний санаа зовлт нь хэтэрхий их агналт биш харин заарт харахыг агнах болов гэсэн ийм одоо санаа зовлыг засаг даргын зөвлөлийн хурлаар бид нар хэлсэн. Тэгээд энэ одоо асуудлыг оруулж ирж байгаа бид нар бол саналыг нь байгаль орчин аялал жуулчлалын газраас аваад тэгээд эдрийн саналаар бол энэ нөөц аган амтны нөөц ашигласны төлбөр гэж байгаа. Хураамжийн хэмжээ авдаг. Тэгэхээр энэний хамгийн доод хэмжээгээр бид нар хүмүүс одоо яг зах зээлийн үнэ юм байхад ингээ гарах зорилгоор хийнэ гэсэн ийм тооцоо судлага гаргаж байна. Заарт харах дээр ч тэр газрын тосны хайгуулын лицензтэй ч тэр ер нь бол хар усан нуурын сав газар чинь өөрөө улсын тусгай хамгаалалттай газар нутаг тариалагдаа явдаг тэгэхээр энэ дээр одоо ер нь ямар албан тушаалтнаас ийм ямар судалгаан дээр үндэслээд одоо лиценз олгох одоо ан агнуур хийх ийм асуудал хөндөгдөд байгаа гэдэг нь бас их анхаарал татаж байна. Тийм ба. Ер нь хоёр асуудал нөө хоёлоо давхцаад яг миний хувьд засаг дарга болоод анхны иргэдийн төлөөлөгчийн хурал. Тэгэхээр мэдээж бас хүмүүс их сонирхож харж байгаа бох. За эдгээр бүгдөө нөө хуулийн хугацаанд хийх ёстой гэсэн болохоор бид нар ингээд хурлаа зарлаад 10 сарда заавал багтаагаад дүнэлтээ засгийн газарт хөргүүлэх ёстой. За хар ус нуурын хувьд болохоор тусгай хамгаалалттай газар яахын аргагүй. Энэ дээр одоо энэ газрын зураг дээр харж байгаа хар ус хоёр талбай маань энэ ногоо нь ингээд манай хар ус нуур байгаа. Тэгэхээр энийгээ тойроод энэ талбайд байгаа. Тэгэхээр яг бүс орчмын яахын аргагүй нуур орчмын. За яагаад харин энэ бол яг хар ус нуур дээрээ эдгээр нөө хоёр амьтныг бол агнах эрх нь байгаль орчны яамнасаа энэ бол биологийн тэнцвэрт байдлынхаа тулд харин тухайн одоо орчмын айл өрхөөдөд бас нэг сөрөг нөлөөг нь бууруулах зорилгоор ингээд эрхийг өгсөн байгаа. Таныг бол Ховд аймгийн ард иргэд бас нэг юм зөрүүтэй ойлголтоор олж хараад ах шиг байна л да. За Болормоо гэдэг эмэгтэй Ховд аймгийн засаг дарга болж ирснээс хойш ер нь Ховд аймгийн газар нутгуудад хайгуулын лицензийг бол хайраа одоо харамгүй олгож байна тийм ээ. Өмнөх засаг даргууд болоод орон нутгийн одоо зүгөөс бол хайгуул хийх лиценз олох асуудлыг бол эсрэг одоо ард иргэдтэйгээ нэгдэж чаддаг байсан бол одоо энэ Болормоо гэдэг хүн ерөөсөө энэ үний бас эсрэгээр нь юу одоо хайгуулыг лицензийг олох асуудлыг бол хайр гамгүй гэдэг бол бас өөрөө том агуулгатай үг тийм ээ олгож ийн гэсэн. Тэгэхээр халзан бүргэдийн асуудал газрын ховор элементийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ тал дээр та ямар байр сууриас сандж байна? Ямар мэдээллийг иргэдэд өгмөр вэ? Халзан бүргэдийн асуудал ерөнхийдөө анх намайг томилогдож ирэхээс хойш л одоо би өөрөө суралцж байгаа асуудал. Энэ халзан бүргэдийн ордын талаар би өөрөө суралцж байна. За намайг ажилд ирснээс хойш энэ тухайн одоо лиценз эзэмшигч компаниудаа ирж одоо ажлын цагаар ирээд уулзсан байгаа. Тэгээд төсөө танилцуулсан. Тэгээ би одоо нэг олон нийтэд бас ярилцлага өгөхдөө хэлсэн. Яг л тэр байр суурьал хэлсэн. Та бүхэн бол энийг хуулийн дагуу явуулах асуудал. Тэгээ иргэдийн дэмжлэгээ байгаа цагт би дэмжнэ гэдэг энэ асуудлыг бол одоо тухайн компанид хэлсэн. Иргэдэд ч одоо уулзахад мэдээж олон хүн санаа зовнож уулзж байгаа. Энэ дээрээ хэлсэн байгаа. За хамгийн сүүлд бол нэгд өдөр би босоо хөх Монголынханд 2 удаа уулзсан энэ асуудлаар өмнө хэлэхэд би яг л энэ байр суурь хэлсэн. За би бол ийм байр суурь барьж байгаа. Хуулийнхаа дагуу эднэр бол хайгуулын лиценз эзэмшдэг ийм компани ирж нэг удаа уулзсан. Тэгээ би иргэдтэйгээ уулзаж та нар дэмжлэг авсан тохиолдолд ингээ би дэмжнэ гэдэг асуудал хэлсэн. За босоо хөх Монголынхан сүүлд ирж одоо энэ нэгд өдөр ирж уулзахад тэр үедээ бол яг анхудаа надаа иргэдийн гарын үсгтэй бичиг энэ нэгд өдөр өгсөн байгаа. За тэгээд хойд би яг уулзлынхаа үеэр түүнийг сумынхаа засаг дарагт одоо Баатар засаг дарагт хариуцуулаад та багийнхаа хурлаа хуралдуулаа. Яг үүндээ иргэд дэмжиж байгаа дэмжээгүй бол бид нэр багийн хурлаа л мэднэ. Яг бол зөрүүтэй олон мэдээлэл надад ирж байгаа. Нэг тал бол надад ч үнэхээр иргэд дэмжиж байгаа гэж хэлж байгаа хүмүүс байна. Бас орон нутагт ингээ очиод уулзахад дэмжиж байгаа гэж. За нөгөө талд ингээ гарын үсгтээ дэмжээгүй гэсэн бичиг байна. Тэгэхээр энийг нэгтгэж надад нэг ойлголт өгөхөл багийн хурал өөрөө л байгаа. Тэгэхээр би бас Баатар засаг дарагтай бас саяхан уулзаад бас хэлсэн. Гэхдээ бичгээр энийг явуулсан байгаа. Та багийн хурлаа хуралдуулаад иргэдийн ойлголтыг нэгтгэе. Яг энэ дээр дэмжиж байгаа үгүй эсэх. За ер нь ашигт малтмалын талбай, газрын тосны одоо энэ хайгуулын талбай ч юу нэ, халзан бүрэгдээ ч юу нэ, яг хууль эрх зүйн орчинд энэ дээр эрх өгдөг одоо субъектын засаг дарга гэдэг хүн ерөөсөө биш. Энийг бол аль ч аймгийн засаг дарга хэлнэ. Үе үеийн засаг дарга нар ч хэлнэ. Магадгүй зарим нь одоо попрод ингээд ухуулахгүй гэдэг юм хэлсэн байж магадгүй. Гэхдээ бид нар бол хуулийнхаа хүрээнд л ажиллах тийм үүрэгтэй улсууд. Халзан бүрэгдийн асуудал дээр бол одоо би ажлын цагаар нэг удаа компаниудаа уулзсан. Одоо миний өмнөх засаг дарга те өөрөө Мянгад сумын хүн бол
ажлын бус цагаар одоо албан бус уулзалтууд хийгээд одоо дэмжих талын юм яриад явж байгаа ч гэсэн одоо мэдээлэлүүд надад ирж байгаа. Тийм болохоор энэ дээр бол хүмүүс олон талын байр суурьтай байгаа. Магадгүй жоох улс төржүүлэх сонирхолтой ч хүмүүс энд байгаа бах. Тэрийг бол үүсэхгүй энэ одоо ажлын хүрээнд нөхцөл байдал одоо тийм л баг. Гэхдээ Айлчин аймгийн засаг дарга энэ одоо албыг эрхэлж байгаа Болормаа байна уу, хэн вэ үү, хинч байсан Монгол улсын хуулийн хүрээнд одоо хийх ёстой л ажлуудын нэг. Энэ эрхийг нь өгдөг хүн биш, бид нар энийг ирэг дээрээ хилцүүлэх үүрэгтэй. Тийм болохоор одоо энийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хилцүүлж байна. Тийм болохоор би одоо багийнхаа хурлаараа хилцүүлээд яг одоо бодит мэдээллийг өгөө гэдэг. Энийг би уламжлаад одоо ямд юм байна гэдгийг одоо хүргүүлэх үүрэгтэй. Та бол бомтуудаар бас үйл ажиллагаа танд танилцаад энэ бомтын шин сэргэлтийн бодлогын хүрээнд явсан тийм ээ. Тэгэхдээ Болормоо дарга бол газрын албаныхныг одоо дагуулж яваад, даргын дагуулж яваад бас энэ бомтын ойр орчмын газрыг одоо үзэж сонирхоо явж байна. Энэ нөгөө талдаа бас өөрийн хувийн ашиг сонирхол байж магадгүй гэсэн юм зүйл яригдчихсэн. Чухам яг энэ дээр та ямар ажлуудыг хийж байгаа гэсэн бэ товч. За бомтууд дээр болохоор газрын албаныхан явсан байна тийм байна. Эргээд тэгээд манай холбогд одоо тамгын газар ч гэсэн явсан. Яагаад энэ дээр явсан бэ гэхлээр одоо хөгжлийн өвдөж хөтөлбөрийн хүрээнд бомтуудын үргэлжлүүлэх ажил чинь өөрөө нөө зураг төсөл хийх хэрэгтэй ажил байхгүй юу? Би ойр орчмын газрыг ерөөсөө үзэж яваагүй. Би болгон бомтоор л очил яг энэ бомтыг яаж үргэлжлүүлэх вэ гэдгийг хилийнхантай, гайлынхантай тэ тамгын газрынхантай, газрын албаныхантай гэдэг бүх албаныхантай л одоо явсан ажил. Тэр дунд одоо нэг хариуцах алба нь одоо газрын албагаа. Тэр бол ингээл ажил үүргийнхээ хувьд л тэр. Тэгэхээр энэ үргэлжлүүлэх ажлыг бол бид нэр сая би яг тэр ажлынхаа хүрээнд бид нэр ийм үргэлжлүүлэх сонирхолтой байгаа одоо манай газрын албаныхан гаргасан төлөвлөгөө судалгаа манай бүх албаныхан гаргасныг бариад одоо хотод очихдоо бол хэрэг эрхлийн газар танилцуулаад энэ дээр бас дэмжлэг авсан ба. Өчигдөр бас та бүхэн мэдээгээр харсан байх засгийн газрын хурал болохоор төсвийг хилцүүлсэн нээлттэй хилцүүлэгт бомтын сэргэлтэн ч гэсэн би цахимаар оролцоод тэгээд манайх бас булган бомтоо ингэж үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдэг одоо танилцуулга тавьсан. Тэр танилцуулга тэрийг одоо боловсруулахын тулд газар дээр очиж албаны хүмүүстэйгээ очсон байгаа. Тэгээд тэр бол очсон нэг л байгууллага. За баярлалаа. За одоо сүүлийн асуултыг би асуучих. Тэгэхээр ойрын хугацаанд ер нь засаг дарга Болормоо ер нь аймаг орон нутгийнхаа нутаг руугаа ард иргэд рүүгээ чиглэсэн ер нь дөрвтэй ямар ажлыг одоо хийж хэрэгжүүлэх бол гэсэн хүлээлт бол иргэдийн дунд байгаа нууц биш. За гэтэл таны бол анх одоо тий засаг даргийнхаа ажлыг аваад одоо хилжсэн үг бол одоо өөлөг болтлоо одоо цахим орчинд явж байна тий иргэдэд мэдээлэл хүргэж өгч байна. Хогны асуудал яригдчихсэн. Гэтэл хогны асуудлыг одоо цэгцлэх гол одоо байгуулах болох хот тогтчлтын одоо газар чинь өнөөдөр төсөв мөнгөгүй за өрөнд баригдсан өнөөдөр ховд аймгийн иргэд гэрэлтэй гудмаар явж чадахгүй одоо 5 сар гаруй хугацаа одоо өнгөрөөцсөн байна. Гэрэл гудамжны гэрэлтүүлэг нь бүгд таслаа хийсэн өртөө учраас 7-8 сая төгрөгийн өртөө. Гэтэл иргэд аюулгүй орчинд амар тайв амьдрах эрхэн зөрчигдөж байна. Энэ тал дээр та ямар бодлого барьж ажиллах чинь ер нь? За таны хэлсэн хог хот тогтчлт хоёр маань манай аймгийн хувьд хоёр тустай газар байгаа. Тэгэхээр аль аль нь яриа. За ирээд бид нар бол ажлын хэсэг байгуулгаад ямар ч байсан том стратеги гаргаж байгаа. Нэг тал нь нөгөө талд нь бол өдөр болгоны ажил дээр нь бол би тайлан авч байгаа. Ямар хөө одоо ажлууд хийж байна. Энэ дээр нэмэлт дэмжлэгөө таны яг хэлсэн асуудал зөв. Төсөв мөнгө байхгүй байна эднэртэй одоо ажилчдын техник төхөөрөмжийн янз цахилгааны өрөнд орсон гэх мэт энэ асуудлууд өнөөдөр бид нар төсвийн хуулийн дагуу одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан төсвийн хүрээнд л би ажиллах хэрэгтэй. Миний хувьд бол энэ дээр би холбогд халбаны хадуудад ямар одоо төсвийн орон зай санхүүгийн боломж байна эднэрт дэмжлэг өгөхөд гэхэд одоогор бол байхгүй. Тийм болохоор одоо маргааш оруулах 23 оны төлөвлөгөөнд дунд тусгаалan хог хот тогтчил хоёр дээр санхүүжилт оруулна гэдэг хөтөлбөрөөр тусгасан байгаа. Тэгэхээр энэ бол ингээл процессороо бид нар төлөвлөлтөөрөө хийх ёстой ашиг байна. Гэхдээ өнөөдрийн хэмжээнд за өдөр болгоны тайлангуудыг аваад бид нар өөрсдөө очиод газар дээр ажиллаад яаж сайжруулах зохион байгуулалтын шин чанартай юмнууд хийж байгаа. Гэхдээ таны хэлж байгаа том асуудал юун дээр одоо илүү анхаарах вэ гэдэг өнөөдөр одоо жишээлбэл 4 өдөр ер нь 4 өдөр болгон би бол ингээд иргэдтэй нээлттэй уулзаад бүх байгууллагуудаа одоо бусад өдрөө ажиллаа ингээд өргөжлүүлээд явж байгаа. Иргэдтэй уулзахад ер нь бол нэлээд их асуудал илүү сөөхөн шин чанартай гэж хэлж болохоор асуудал. Засаг дарга дээр орж ирж байгаа асуудал бол илүү сөөхөн шин чанартай асуудал. Тэгэхээр бид нар ер нь сөөхөн тогтолцоогоо
сайжруулах хэрэгтэй юм байна. Шинжлэх хэрэгтэй. Хог ч ихсэн жишээлбэл одоо манай хог хариуцж байгаа байгууллага маань гэж. За сөөхүүд бол төлбөрөө төлөхгүй байна. Хогны мөнгөө төлөх байна. Тэгэхээр бид нэр ийм санхүүгийн байдал очиж авахгүй. Яг хуулиараа бол сөөх тэр хэсгээ хариуцж байгаа. Тэгээ одоо ингээд байрны ор орчим энэ төр гэхээр энэ дээр бас бид нар олон талдаа харах хэрэгтэй шийдлүүд байна. Тэгэхээр би жаргалан хотод бас юу гэсэн бэ гэхээр сөөхөө нэгтгэх тал дээр магадгүй цаашдаа осноо байгуулах тал дээр бид нар бусад аймагуудын туршлагуудыг судлаад энэ тал руу одоо шийдлүүд гаргаад явъя гэсэн. Бүх сөөхүүдийг цуглуулад бас хотын захирагч бол хэлсэн байгаа. Ерөнхийдөө сөөхөө нэгтгүүл яасан бэ? Одоо бид нар те 20 10 40 50 айлтай ингээ орон сууцсан нэг сөөхтэй. Ховд аймгийн түвшинд бол 11 сөөх байгаа. Тэгэхээр эдгээр нэгтгэхүүл одоо жишээлбэл бүтээмж бол нэмэгдэх боломжтой, ажилчдын цалин ч гэсэн нэмэгдэх боломжтой. Иргэдээс одоо авах хураамжийнхаа одоо яг тэр хэмжээгээр үйлчлэгээ өгөх боломжтой. Тэгэхээр энэ бол нөгөө нэг аль талдаа л хэцүү байгаа. Иргэд цөөхийнхөө хураамжид төлөхгүй байгаа ч асуудал байгаа. Түүнээс болоод цөөх нь хогны мөнгөө төлж чадахгүй байгаа. Тэгээд төрийн байгууллага нь мөнгө авахгүй болохоор үйлчлэгээ үзүүлж чадахгүй. Иймэрхүү бас хэлхийнүүд байгаа. Гэхдээ энийг бид нэр шийдгийн хажуугаар 23 онд шаардлагатай төсвийг нь одоо тусахаар орон нутгийн төсвөөсөө төлөвлөгөөнд оруулаад маргааш бас хэлж байгаа асуудал бол 23 оны хөгжлийн төлөвлөгөө байгаа. За баярлалаа. За эрхэм өндөрлөг үзэгчдээ тэгэхээр бид маргааш хуралдах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдаад аймгийн засаг даргын боловсролын одоо хэлэлцүүлэхээр оруулж байгаа хар усан нуурын одоо орчинд одоо газрын тосны хайгуулын лиценз олгох асуудал болоод за ан агнууртай холбоотой асуудлаар тодруулах мэдээллийг авч үзэгч та бүхэндээ хүргэлээ. Баярлалаа.